За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр даваа гараг 7 сарын 7-ны өдөр тохиолдож байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд дэлхийн эдийн засагт хямрал аваачих зүйл болж исэн зүйл бол худалдааны дан гэдэг. Тэгэхээр Дональд Трамп бол бидний санаж байгаа 4 сарын 2-нд 50 гаруй улсын нэрсийг бичээд ижил татвар оногдуулах гэдэг ийм зүйлийг тавьснараа дэлхийн эдийн засгийн хямралын шинжийг үүсгэж ирсэн. За үүний дараагаар Дональд Трамп хугацаа сунгаад зөвшөлтсөл хийнгээд 90 хоногийн хугацаа сунгасан. Тэгвэл энэ хугацаа нь 7 сарын 9-нд буюу 2 хоногийн дараа дуусах чинь. За 90 хоногийн хугацаа ямар өчтөе хугацаа байсан бэ гэхээр зөвшөлтсөл хийгээд худалдааныхаа тэнцлийг хийя гэдэг ийм нөхцөл юм. За ингээд хэд хэдэн улстай бол хилцээр хийснээс бол хамгийн эхэлж бол Их Британи бол хилцээсэн байна. Вьетнам улс бол хийсэн гэж. Хилцээр хийгээд удаашж байгаа улс бол Япон орж байна, Солонгос орж байна. Эдгээр улс. За хилцээр хийгдэж байгаа улс бол Европын холбооны улсаас Франц улс. За энэ худалдааны дайн дээр тусдаа авч үзэх ёстой 3 улс бол мэдээж Хятад улс те. Бид нар Хятад улсын худалдааны хилцээр худалдааны дайны талаар бол хид хідэн контент бол өгсөн бол та үзсэн болов үзег бол эндээс дахиж үзээрэй. Дээрэс нь тусдаа асуудал бол Мексик болон Канада. Яг тэгэхээр энэ хоёр бол Америк нэгдсэн улстай хилцдэг учраас. Тэгвэл бусад улстай үүсэх худалдааны дайны хурцтмал байдал үргэлжлэх үү эсвэл бол найрамдлаар дуусах уу гэдэг нь 7 сарын 9-нд шийдэгдэнэ гэж үзэж байна. За албан бус мэдээллээр харахад бол энэхүү худалдааны дайны хугацааг дахиад сунгахгүй байх магадлал маш өндөр байгаа. Хэрэг бусад улсууд саналаа тавиагүй бол Америк нэгдсэн улс энэ асуудал дээр үндсэндээ хатуу байр сууриа тавиад явна гэсэн. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын хамгийн доод татвар бол 10% байна. За яг худалдааны дайнтай холбоотойгоор зэрэгцээ 7 сарын 6-нд одоо энэ асуудал. Бидний мэдэх энэ БРИКС-ийн холбоо гэж үүдэг тийм. За БРИКС гэдэг бол улсуудын эхний өсгүүд үүдэг тийм. Хамгийн эхэлж бол Бразил байж байгаа, Орос байж байгаа, Энэтхэг байж байгаа, Хятад байсан. Энэ дөрвөн улсын холбоо байсан. За үүн дээр бол сүүлд хажим нь бол Өмнөд Африкийн нэгдсэн улс бол орж ирээд ингээд 5 улсын холбоо байсан болвол 2024 онд бол хэд хэдэн улсыг нэгтгэсэн байж байгаа. За үүнд бол нэг Египт орж ирсэн байгаа, Этиоп орж ирсэн, Индонез орж ирсэн, Иран, за тэгээд Сауди Араб, Өмнөд Африкийн Арабын нэгдсэн Эмират улс гэсэн эдгээр улсууд бол орж ирсэн. За тэгээ энэ уулзалтын хамгийн том сэдэв бол мэдээж нөгөө Израиль Ираны дайны асуудлаар сөргүүлэн мэдээж Иран БРИКС-ийн холбоотой учраас Ираны талд орсон зүйл яригдсан байгаа. За дээрэс нь энэ уулзалт бол Бразилд болж байгаа шүү дээ. За дээрэс нь худалдааны дайны асуудлыг бол энэ дээр ярилцсан. За энэ уулзалтын дээр нийтдээ 30 гаруй улс бүрэн эрх төлөөлөгч болж оролцох санал ирүүлсэн нэгсэндээ БРИКС-ийн холбоо. Тэгэхээр энэ дээр бол Дональд Трамп анхааруулга хийсэн байж. За энэ нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын эсрэг одоо арга хэмжээнд оролцсон улсад нэмэлт 10% тарифыг оногдуулна гэдэг мэдээллийг Дональд Трамп өчигдөр хийсэн. За энэ яг юг харуулж байна вэ? Тэгэхээр ер нь бол одоо дэлхийг ингээд аваад үзэх юм бол гол бадцж байгаа ингээд холбоо гэх юм бол тийм G7, их технологийн уулзалт болон их хориг уулзалт гэдэг зүйл байж идэг. За эдгээр улсуудад ингээд бүтцийг аваад үзвэл дандаа хөгжингүй улсууд, Европын улсууд, Америк за Канада гэдэг ингээд энэ улсууд бол орж ирж идэг. Азийн улсууд маш ховор, Азтай бол одоо Япон нэлээд орж ирдэг юм. Тэгвэл БРИКС-ийн холбоо гэдэг зүйл анх ямар зорилготой гарч ирж ирсэн бэ гэхээр энэ холбоогийн эсрэг эдгээр одоо юу гэдэг яг өөрсдийнхөө ярих ашигт хандсан бодлого шийдвэрийг гаргадаг. Яагаад эднэрийнхээр байх ёстой юм гэж үзээд одоо тухайн үедээ тийм энэ чинь 2009 оны эдийн хүн ам ихтэй эдийн засгийн хувьд бол өрсөлдөх боломжтой гэж үзээд Хятад, Орос энэ хоёр Бразилийг нийлүүлээд Энэтхгийг нийлүүлээд оруулж ирсэн гэж. Нэлээд хүн амаар их. Гэхдээ эдийн засгийн хөгжлөөр бол эдэртээ бол тухайд гүйцэхээр болсон байсан. Одоогор бол энэ дээр нэлээд хүч төрж орж иж бас мэдээж яг Хятад улс бол орж ирж байгаа.
За ингээд энэ 30 гаруй улс за тэгээ 2024 онд болсон Индонез, Сауди Араб, Иран, Эмират улс гэд ингээд хараад үзэхэд ядуу буруу улсуудын нэгдэл болж хөрж байгаа шиг БРИКС-ийн холбоо гэдэг зүйл нь. Энэ нь нөгөө нэг их хорийнхоо эсрэг ч юм уу те энэ хүчийг тэнцвэрзүүлэх гэж ингэж гарч ирж байгаа байгалийн хуулийн шалгарлын хуулийн дагуу гэдэг шиг ингэж гарч ирж байгаа холбоо юм байна. Энэ уулзалт нь одоогоор Рио де Жанейрод бол болж байгаа. За энэ дээр бол шууд биш ч юм аа гэхэд шууд бус утгаараа бол мэдээж Америкийн нэгдсэн улсын тарифын дайныг бол шүүмжилсэн асуудал ярьсан учраас үүнтэй холбоотойгоор Дональд Трамп бол яасан бэ? Анхааруулсан мэдээллийг хийсэн гэж. Юу вэ гэхээр те хэрв энэ уулзалтаар тэ Америк нэгдсэн буруу шаасан уулзалтыг одоо дэмжсэн улсууд авах юм бол Америк нэгдсэн улс бол 10% тарифыг давна. За ийм хоёр зүйл одоо өрнөх чинь. Тэгэхээр бидний хувьд бол 7 сарын 9-ний бол маш анхаарал хэрэгтэй болсон. За энэ дээр юу гэхээр БРИКС-тэй оролцсон улсууд дээр 10% тарифыг оногдуул, нэмж оногдуулах уу? Эсвэл бол 90 хоногийн хугацаанд хийж чадаагүй гэрээ дахин сунгах уу? Эсвэл бол тарифыг өндрөөр нь тавих уу гэдэг асуудал нь дараагийн санхүүгийн зах зээл цаашдаа өсөх үү, унах уу, алтны ханш өсөх үү, биткойны ханш өсөх үү, хувьцаанууд унах уу гэдэг бол шийдэх асуудал учраас та бүхэн маань наадамтайгаа зэрэгцээд энэ асуудлыг бас анхаарч ажиглаарай гэж бол хэлье. Тэр дараагийнхаа дугаараар энэ асуудлыг цаашдаа хүрэх болно.